За дөрөв нэр дэвшигчийг дэмжиж байна. Дөрвөлөнтэй тодорхой хэмжээнд бас ажил хэргийн холбоотой байж үзсэн. Ер нь төрийн ажлыг бас саад тутгуургүй хийчих болов гэж итгэж байна. За яг сонгуулийн ерхий ороон дээр бол нэг л асуудал байгаа. Эх жил бас 27 онд бас ерөнхийлөгчийн сонгуультай, 28 онд бас дахиад улсын хурлын сонгуультай байгаа. Тэгээд тоног төхөөрөмжийн асуудлараас шийдэж чадахгүй яваа. Нийтдээ чинь 47 тэрбум долларын тоног төхөөрөмж, 47 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах хэрэгтэй байгаа. Хуучин тоног төхөөрөмж нь одоо баталгаат хугацаа нь хэтэрсэн, ашиглах хугацаа нь хэтэрсэн. За өнгөрсөн жил улсын их хурл дээр оруулж ирээд энэ бол юугаар дэмжигдэж чадаагүй. Хэсэгчлэн мөнгө нь бол тавигдсан байгаа. Тэгэхээр энэ 20 одоо болохгүй зээлэрч хамаагүй аваад яахгүй бол одоо энэ 27-ны төсвийг хүлээгээд бол бүтэхгүй байх. Тэгэхээр та бүхэн одоо ажил томилгонгуудтай одоо энэ тоног төхөөрөмжийн асуудал, за тэрний нөгөө найдвартай ажиллагааны асуудлуудыг цайтар шалгаж энийг хийхгүй болвол за тэгээ сангийн сайттай эдэртээ ярьж байгаа тэр зээлэр хамаагүй аваад хэрэгжүүлэхгүй бол ер нь хугацаа бол их тулцсан байгаа. 27 оны төсвийг хараад бол тэр тусмаа тэр бол бас бүтэмж нэлээ муутай байх болов гэж харж байна. Тэр чинь 47 тэрбум нэгэн зэрэг нэг удаагийн санхүүжилтээр за дээрэс нь нөгөө төрийн худалдаа авах хуулийн дагуу явбал наа чинь тэгээд 5 сарын 31 хүртэл тендер нь явж байгаа. За нэг нь маргачвал тэгээ нөгөө мөнгө нь буцааж татагтаад ер нь тэгээд нөгөө сонгуул Монголаач хийж чадахгүй нөхцөл байдал үүс гэрсэл байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол одоо хороодын гишүүд маань онцгой анхаарал тавихгүй бол энэ тоног төхөөрөмжийн техникийн саатлаас бол сонгуул хойшилж болохгүй. Энд чинь 6 жилд нэг удаа болдог сонгуул байгаа. Одоо манай Арсланамаас бол одоо лидер алтмет одоо ах нар бас дэвшиж магадгүй байгаа. Тэгээд нэр дэвшигчтэй бүгд нь бас амжилт хүсье. За үг хэллээ.